арилжаачдыг 100% гэж үзэх юм бол 5% нь энэ зах зээл дээр үлддэг. Хүмүүс тэгвэл ягаад арилжаанд ялагддаг? Нэг хүний сигналыг арилжааг нь дагаал яваад байх юм бол би баяжчин гэж байдаг. Тэгвэл яг энэ жинхэнэ алддаг шалтгаан нь Алддаггүй стратеги дахиад хайх хэрэгтэй юм байна. Энэ хүн намайг хуурцсан байна гэж бодоод өнөөдөр данс шатснаа тэр нэг хүн рүү эсвэл нэг брокер руу нэлцааж ин гэсэн. зүгээр нэг алт ертөнцөө нуугаад авахгүйгээр бусадтайгаа бас хуваалцахыг хүсэмжлээд энэ хөө подкастыг эхлүүлж байгаамаа. Сайн байцгаана уу залуусаа. Зулаас подкастын маань шинэхэн дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Ер нь Singet Trader бит хоёр нь ярилцаад үргэлжлүүлээд энэ арилжааныхаа подкастыг арилжааны сэтгэл зүгээр бас явуулах хэрэгтэй байна. Ягаад гэх юм бол Singet Trader маань 5 жилийн туршлагатай, миний хувьд 2 жилийн туршлагатай мөн арилжааны сэтгэл зүйг бас заадаг хүний хувьд зүгээр нэг алт ертөнцөө нуугаад авахгүйгээр бусадтайгаа бас хуваалцахыг хүсэмжлээд яг энэ хөө подкастыг эхлүүлж байгаамаа. Энэ хөө подкаст маань бол цуврал подкаст явагдаж байгаа. Зорилго нь асуудал зөвхөн зах зээлд биш, харин асуудал таны бидний тархинд байгаамаа гэдэг зүйл байгаа тийм. Өнөөдрийн подкастны сэдвийг танилцуулбал 95% арилжаачд маань яагаад алддаг вэ? Окей. Арилжаачдыг 100% гэж үзэх юм бол 95% нь алддаг. Вау. За энийг сайн тайлбарлаж ярих юм бол яг гоо 95% гэдэг зүйл маань бүх салбарт байгаа. За жишээ нь бизнес эрхэлж байгаа хүмүүс байлаа гэж бодоход 10 жилийн дотор 95% нь дампуураад 5% нь л үлддэг. Яг үүнтэй адилхан арилжааны зах зээл дээр яг арилжаа сонирхож байгаа хүмүүс маань яг 95% нь арилж байгаа орхиод 5% нь энэ зах зээл дээр үлддэг гэсэн үг. За энэ үлдэж байгаа хүмүүсийг харах юм бол мэдээж хэрэг амжилттай арилжаачин буюу энэ зах зээл дээрээс тодорхой хэмжээгээр ашиг татж байгаа хүмүүс гэсэн үг. За ашиг татж байгаа хүмүүс гэж хэлсэн. Тэгэхээр ихэнх хүмүүс тэгвэл ягаад арилжаанд ялагддаг алддаг гэдгийг мэддэг хэрнээ яагаад одоо ч гэсэн арилжаанд ороод яваад байна вэ? Яагаад гэвэл тэр хүмүүс маань өөрийгөө одоо чадахгүй гэж мэдхгүй. Өөрөөр хэлбэл итгэлтэйгээр орж байгаа гэсэн үг. За энэ дээр хоёулаа дэлгэрүүлээд бас нэлээд ярих хэрэгтэй байх л да. Жишээ нь арилжааг хүмүүс маань хурдан баяжих арга гэж боддог. За ингэж бодсноор маш олон хүмүүс арилжааг сонирхдог. За дээрэс нь яг ийм буруу ойлголт гэх юм уу маш их түгээмэл байдаг. За нэг хүний сигналыг арилжааг нь дагаал яваад байх юм бол би баяжчин гэж ойлгодог. Мөн дээрэс нь амар амархан гэж харагддаг. Ямар нэг мэрэгжил хэрэг байхгүй. За компьютерийн жоохон мэдлэг гар утсаараа нэг жоохон юм хийдэг байхлыг арилжаа хүн болгон тэр нэг buy sell гэдэг төвчийг харцдаг шнэ. Дарчдаг тийм. За ингээд дарчдаг учраас уул нь бол яг арилжаанд ороход бол одоо нас хүйс, за тэр шашин шүтлэг өөр юу гэдэг тийм. Бүх юм ямар ч хамаагүй зөвхөн ухаалаг утас юм уу эсвэл компьютертэй байхлаар арилжаанд орох боломжтой. Тийм учраас мэдээж хэрэг хүн болгон хөгшин залуугүй энэ арилжааг ингээд сонирхоод үзээд ирэх гэсэн үг. Тэгээд яг тархинд нь тийм яг нийгэмдэр ч юм уу 95% нь алддаг гэд хэлээл байхад амарх юм байна гэж бодоод энэ арилжаа руу ороод идэг. Тэгвэл яг энэ жинхэнэ алддаг шалтгаан нь мэдлэггүйгээсээ болоод байна уу мэдлэг дутмаг байгаад байна уу эсвэл одоо бидний сэтгэл зүйн байдал бас дутагдаад байна уу? Та юу гэж харддаг юм? Би сүүлийн 2 жилийн хугацаанд хүмүүст форексийг зааж байгаа. За ингэж заахтаа мэдээж хэрэг анх эргэн тойрны маань нэг танилын хүрээлэлээр манай ихч жишээлбэл за бид хэд нэг форекс заагаад өгчөөч чи ингээд арилжаа хийдэг юм байна штэ заагаад өгчөөч гэдэг. За тэр үед би хамгийн анх манай таньдаг ихч маань ажлынхаа газар нэг 7-8 хүн цуглуулад за тэгээд би анх форексийг зааж ирсэн. Ингэж заахтаа мэдээж хэрэг би юм сурцсан байгаа боловч хүмүүд ерөөсөө зааж үзээгүй байгаа штэ. За ингээд яг заах гэдэг чинь ийм юм байна. За зааж явахдаа эн чинь ийм юм бэ гэдэг бас өөрөө ойлгоод ингээд зааж ирсэн. Тэгээд бүх мэддэг юмаа заагаад өгсөн. Гэсэн чинь бүх юмаа заагаад байхад за тэр хүмүүс маань юмаа мэдсэн мөртлөө алдаадсан. Мэдлэгтэй мөртлөө алдаад байна гэсэн. Тэгэхээр яг миний асуултын хариулт нь мэдлэгтэй мөртлөө алдаад байсан тийм. Тэгэхээр арилжаан дээр яг тогтмол ашигтай явна гэдэг нь яг мэдлэгийн асуудал биш юм байна. Мэдлэгтэй байж ээж мэдээж арилжаа хийн л дээ. Гэхдээ яг тогтмол ашигтай буюу тэр ашигтай 5% руу ороход биднэрт мэдлэг дангаараа хангалтгүй гэсэн үг.
Вау. Хүмүүс ингээд дансаа шатаагаал хамгийн түрүүлж өөр данс нээдэг. Эсвэл стратеги сольж үзээл тээ. Миний хувьд бол нэг их данс шатаагаал шин данс нээгээл тээ стратеги солиод ч юм уу. Би бол яг ингэж явж байгаагүй. Яг л доовол ирдэг. Стратеги олон хүмүүсэд анхааруулад хэлэх юм бол яагаад илүү их алдагдлалд ороод идэв юм бол. Маш олон стратеги хайгаад идэг. Жишээлбэл одоо Сингапут хоёрын хувьд Доо Мастрын академи гэж байгаа. Тэгээд академийн залуус академи байгуулад янз бүрийн алдаж онсон зүйл их байна. Тэндээс яг ойлгож авсан зүйл нь ерөөсөө л энэ шинэхэн арилжаачид маань тасралтгүй стратеги хайдаг. Стратеги хайх тусмаа цаг хугацаа маань алдагдаад байна уу тий? Урт байгаад байна уу? Энэ дээр жоохон асуудалтай байгаад байдаг. Тийм, түрүүн яг өөрөө хэллээ те. Алдах болгондоо стратеги солидог. Стратеги солих болгондоо илүү их алддаг гэдэг. За мэдээж хэрэг нөгөө Брюс Лигийн алдарт үг байгаа. За энийг би өмнөх подкастн дээр хэлсэн үг санахгүй хэлсэн ч гэж магадгүй те. Би 1000 цохилт мэддэг хүнээс айхгүй. Харин нэг цохилтыг 1000 удаа давтсан хүнээс айна. Йоо. Тийм гэж хэлж ирсэн. За тэгэхээр яг үүнтэй адилхан. Бидний хувьд бол яг стратегийг 100% гэж боддог. За ямар нэгэн байдлаар Facebook дээр, за Instagram дээр, YouTube дээр, за энэ бол 90% магадaltaй стратеги. Энэ бол 100% магадaltaй стратеги. Энэ стратегийг та сурчгал юм бол одоо мөнгийг ингээд принтерлнэ, мөнгийг олно гэдэг. Ингээд яг энэ маркетинг баггүй юу? За энэ маркетингэд хууртаад яадгүй гэхээр тэр стратегийг сурчдаг. За ингээд мэдээж хэрэг нэг стратегийг сураад өөрийн болгоод тодорхой хэмжээнд нэг арилжаанд ашиглах хүртэл багадаа 1-2 сарын хугацаанд зарцуул. За ингээд 2 сар ингээд яг сураал за яг энэ би А Б-г сурчлаа даа гэл ингээд бодно. Тэгэхээр тэр 2 сар чинь нэг алдаг оног биш. Өдөр болгон одоо тэр стратегийг ингээд нухад чарт дээр ингээд хийж сурж байгаа гэсэн. За ингээд 2 сарын дараа алдсан. Нөгөө нэг 100% магадлал байхгүй болсон. Дансаа шатаачлаа. За тэгвэл юу гэж бодох вэ гэхээр энэ стратеги худлаа юм. За алддаггүй стратеги дахиад хайх хэрэгтэй байна. Энэ хүн намайг хуурцсан байна гэж бодоод дараагийн хүн рүү явдаг буюу нэг Forex заадаг хүн рүү сургалтанд нь явдаг гэсэн. За энд л нэг юм байгаа. За дараагийн хүн дээр очлоо. Мэдээж хэрэг тэр хүн маань өөрийн гэсэн стратегтэй хүн байгаа. За өөрийнхөө стратегийг л заана. Манай Доо Мастрын академид орж ирлээ. Тэ? Яг бидний ашигладаг. За яг Доовын онол дээр үнэлсэн тэр Доо Мастрын стратегийг зааж байгаа. За тэгэнгүүт за Доо Мастрын за өөр юу вэ? SMC, ICT гэл янз бүрийн тэгээ Монгол арилжаачид маань өөрсдөө бас өөрийн гэсэн нэртэй стратегиудтэй болцсон тий. За яг ингээл стратеги хайгаал явуулсан чинь яг алдаалгаа. За тэр нөгөө багш нь ингээл олоод идэг тий. Өөрөө алдаал идэг. Ингээ харангууд нэг харсан чинь за нэг стратегийг за 2 сар сурлаа. За заримдаа 3 сар хагас цагаар арилж яаж байгаа хүмүүс ингээд бараг 6 сар нэг стратеги сурж байгаа. За ингээд сураад 4 стратеги солиход л 2 жил өнгөрч байна. Тэгэд яг тогтмолтой ашиг биш. Яг л данс шатах болгонд стратегтэй буруу гэдэг гэсэн. Яа. Тэгээд ингээ харахаар стратеги биш яг нэг зүйлээ бариад за дараа нь тэр алдж байгаа шалтгаанаа стратеги биш одоо дотроос хайх хэрэгтэй буюу Өөрөөсөө. Тийм өөрөөсөө хайх гэсэн. Яг зөв. Вау. Тэр энэ дэр нэг гаднаас биш дотроос гэдэг байна шүү дээ. Стратегийг бид нар ингээд алдчихад стратеги солиё гэдэг байгаа нь энэ асуудлаа гаднаас хайгаад байна. Тэгсэн чинь яг үнэндээ бид нар дотроосоо энэ асуудлаа хайх хэрэгтэй. Яг маш гоё подкаст мань явж байна. Эхлэл бол гоё байна. За тэгэхээр тэгвэл 95% хүмүүс гэдэг байгаа штэ. Би 95%-ийг баймарг байгаа байхгүй. Тэ. Алдаа гаргаал, дахин алдаа гаргаал тэ. Тэгвэл би 5% руу орохын тулд би яг юу хийх ёстой? Яг 5% тэр ашигтай арилжаачд руу орохын тулд бид нар бусад 95% хийдэг зүйлийг хийхгүй байх хэрэгтэй. За одоо манайхан тэмдэглээд аваарай. 95% хийдэг хүмүүсийн хийдэг зүйлсүүд нь яг юу вэ? За тоочвол за нэгдүгээр шүү дээ. 100% стратеги хайдаг ядрах. За хоёрдугаар. Мэдээж хэрэг стратеги амар чухал. Маш их нөгөө бид нар цагаа алддаг учраас энийг заавал анхаарах хэрэгтэй. За хоёрдугаар. За дээрэс нь мэдээж хэрэг одоо шунал, айдас, за өөрийгөө мэдэхгүй байдал, тэгээ ямар зан чанартайгаас мэдэхгүй байж арилжаанд ордог. Ерөн сэтгэл зүйн асуудлууд. За дээрэс нь риск менежмент байна. Маш өндөр лотоор ордог.
бүх юмаа тавьж туудаг тий байраа зардаг, машинаа зардаг, хадгаламжаа өрдөг, хүүхдийнхээ 18 нас хүртэл одоо юу яана гэсэн хадгалсан тэр мөнгөөр орцсон байдаг гэд. Энэ бүх зүйлс өөрөөр хэлбэл яг нэг одоо хоёр үгэнтлийн зангилагдтыг арилжааны сэтгэл зүй, дээрээс нь сахилга бат дүрм. Ер нь бол эдгээр зүйлс төр ингээд багцлагддаг нэг зүйл байхгүй. Гэтэ мэдээж хэрэг дүрм гэвэл ярих маш их сэдв, арилжааны сахилга бат ярих маш их сэдв те дотроо ингээд задраа авчих гэсэн. За 95% хийдэг зүйлсүүдийн талаар хуваалцлаа. Тэгээд би доор ингээд бас оруулчихъя. Тэгээд эдгээр шинж тэмдгүүд танд ажиглагдаад байх юм болвол яг 95% л хүмүүсийн хийдэг замналаар бид нар яваад байгаа юм байна гэдгээ бас өөрсдийгөө шалгаад нэг үзэх цаг нь болсон юм байна гэж харж байна. Гол зураал одоо л ирэх ёстой доо гэж нэг арилжаачд боддог штэ тий. Дүрм гэдэг зүйлийг танаас асуумаар байна л та. Тэгэхээр одоо л ирэх ёстой гэж бодоод байгаа. Яг дүрмээ эвддэг мөч яагаад аюултай? Яг өнгөрсөн хугацаанд хийсэн бүх хөдөлмөрийг байхгүй болгодог. Нэг удаагийн дүрм зөрчилд. Оо зэстэй баяраа хүргэе. Маш гоё хариултаа байлаа. Тэгвэл дүрм гэж яг юу вэ? Яг өөртөө гаргасан одоо мөртгөөр шийтсэн тэр одоо журам гэсэн үг. Тэр зүйл гэсэн үг. Жишээ нь марчин шахаж болохгүй гэдэг. За мэдээж хэрэг яг анх арилжаанд орохдоо ингээл тултал ингээл орохгүй л дээ. Мэдээж хэрэг нэг удаа тий сэлдсэн байна. За нэг удаа сэлдээд өсөдрөнгүүд нь ахиж сэлдэн. Ингэсээр хагаад марчин ч өрөхгүй байгаа яг хөл маржинд ч оруулж. Тэгээд нөгөө шатах тэр эрсдэл гарч ирж байна гэсэн үг. Тэгвэл дүрмэн дээр нь би стоп лосстай арилжна гэд хэрвээ та дүрмтэй л бол стоп лосстай тавих хэрэгтэй. За стоп лосс тавиагүйгээс болоод нөгөө давхарлалт үүсээд олон удаа ороод үүнээс болоод анс шатдаг гэсэн. Ингэснээрээ өнгөрсөн 1 сар, өнгөрсөн 2 сарын хугацаанд яг дүрмийнхаа дагуу арилжсан тэр бүх ашиг бүр данс гэд бүх хөдөлмөрөө өрн тарагддаг. Яа, зурж шүү. Яг ингэж дүрмээ зөрчижсэн удаа болвол миний хувьд ч байдаг. Үүний дараа бүр аимшигтай нөгөө нэг сэтгэл хөдлөлүүд гарч ирнэ шүү дээ. Тий. Дараагийн буюу та комент хэсэгт тоочороо яг ямар мэдрэмж байдгөө тий. Тэрийг бас хуваалцаарай. За энийг ярихгүй байхын аргагүй нэг зүйл байгаа. Тэгээд хэн хүмүүс алдагдлаа, зах зээл рүүгээ чихдэг тий. Бусад хүмүүс рүү гэж та хэлж ирсэн. Тэгэхээр яг энэ алдагдлаа бусад хүмүүс рүү зах зээл рүү тий тогтдог. Тэдгээр хүмүүс тий ер нь бол амжилттай арилжаачд болж чадахгүй. Яг хариулт амар товчхон хэлдэг. Товчхон тий. Тэгээд чадахгүй. За яагаад энийг асуусан бэ гэсэн чинь манай нэг таньдаг хүн маань би яг уг нь юу болж ирсэн тий. Зах зээл маркет уг нь бай байсан юм аа тий дэш өсөж ирсэн юм аа. Аптрендтэй байсан юм аа. Гэхдээ би бай дарсаар байгаад л шатцсан гэж надад хэлсэн байхгүй юу. Тэгээ би бүр тэрийг гайхаад. За ерөнхийдөө бол яг иймэрхүү нөхцөл байдал их үүсдэг. Ийм хүмүүстэй маш олон таарч исэн. За энэ талаар та хуваалцвал. Бидний одоо даалт ухамсар гэх юм уу? Бидний дотор байгаа хүмүүс угаасаа өөрийгөө дандаа зөвтгөхдөг. Зөвтгөхийг ч хүсдэг. Яг өөрийнхөө хэцүү одоо чи болохгүй хүн, чи бүтэхгүй хүн штэ гэдэг яг тэр нэг сул тал байдаг штэ. Эдрээгээ бид нар хүлээн зөвшөөрөхийг хүсдэг байхгүй. Хүлээн зөвшөөрж ийж дараагийн нөгөө засах алхам гарч ирнэ гэхээс өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүйгээр яг бурууга дандаа бусдад өгж байгаа бол энэ бол яг 95% бас нэг байна гэсэн үг. Мэдээж хэрэг бид нар масс гэж хэлээд байдаг шүү дээ. Масс маань ямар хэцүү. Одоо Монгол улс хөгжихгүй байгаа шалтгаан нь яг үнэндээ улс төрчид биш ээ. Бидний массын одоо сэтгэл зүй буюу масс маань боловсруулахгүй байгаа учраас бүтгэхгүй хүмүүсийг дээрээ гаргаж тавиад тэгээ дандаа нөгөө халамжаар ч юм уу эсвэл нөгөө мөнгө авч сонгуулаа өгдгөөс болоод Монгол хөгжихгүй байгаа гэдэг сүүлийн үеийн залуучууд ингэж дуурж байгаа. Энэ бол яг үнэн баггүй. Арилжаач гэсэн яг үүнтэй адилхан. Яг тэр өөрийнхөө бурууг өнөөдөр хоолгүй байгаагаа эрүүл саруул хийж. Өнөөдөр хоолгүй байгаагаа, өнөөдөр ноорхоо хувцастай байгаагаа төр засаг руу нэлцаадаг шиг өнөөдөр данс шатснаа тэр нэг хүн рүү за эсвэл нэг брокер руу тий одоо нэлцааж ийн гэсэн үг. Тэгэхээр яг энэ одоо сэтгэлийг бид нар авч хаях хэрэгтэй. Ялцчгүй арилжаа хүний дотоод
зан чанарыг илтгэдэг гэдгийн нэг жишээ бол яг энэ байлаа. Тэгэхээр single trader-ийн хувьд одоо эхнэр миний бие те ер нь бол яг арилжаа хийгээд 2 жил болох хугацаанд ямар зан чанар нь ил болсон нуулгүй хэлэхэд тий энэ талаар хуваалцвал гэж бодож байна. Зан чанар ил болсон гэхэд ер нь бол юм удаан нөгөө миний хажууд арилжаа хийх харж ирсэн учраас тэр юм уу нэг амар одоо яана эсвэл одоо ингэх үү яах вэ гэсэн нэг сэтгэл хөдлөл маш багтаа санагддаг. За яг ашиг олвол ашиг гэл алдвал яг за яг ахад олно доо гэсэн яг тийм нөгөө юутай байдаг. Одоо сэтгэл хөдлөх юм уу? Одоо энэ сэтгэл хөдлөх үү зүгээр юм одоо тууштай байдал гэх юм уу? Дэг журам юу хүү нэг одоо. Тэгэхээр сэтгэл зүйн доктортой байдаг. Яг зөв сэтгэл зүйн доктортой байдал их ажиглагддаг. За магадгүй лайф коуч учраас байж магадгүй л дээ. Эмэгтэй хүмүүсийн бас давуу тал байж магадгүй. Яг миний хувьд бол маш нөгөө сэтгэл зүйн хувьд бол юм дээшээ доошоо. Яг хүмүүст бол амар юм тогтун хавдаг байж магадгүй тийм. Ингээл яг одоо жишээлбэл яг миний ханш эсрэг явал одоо яана гэлтэй. Одоо яана одоо яах вэ гэл. Яг мэдээж хэрэг дотроо би мэдж байгаа л та. Одоо яахыгаа би мэдж байгаа ч гэсэн зүгээр ингэж хүмүүс рүү нөгөө реакшнаа ингэж гаргадаг гэсэн. За тэгээ манай найзууд ч юм уу миний ингээ хажууд арилжаа ихээр ингээд сэтгэл зүйн ингээд бүр ингээд салгалчна. Одоо яана гэд. Тийм. Мэдээж хэрэг яг дөнгөж ингээд одоо Discord-н дээр ч юм уу нөгөө дөнгөж арилжаа хийж байгаа хүмүүс рүү бол яг тийм реакшн гарахгүй шүү дээ. Яг эргэн тойрныгаа нөгөө дотны хүмүүс рүү энэ реакшныг их гаргадаг гэсэн. Тэгээ нэг талаараа болохоор надад бол гоё идэг л та. Тэгээ хүмүүс яг реакшн харчаад над руу залаа чи яаж тисэд идэв бэ гэж чамд хэцүү байдгүй мó гэж. Үгүй. Дотроо ингээд хадгалахгүйгээр тэр зүйлээ гаднаа илэрхийлээд тий. Гэтэ дотроо бол яг юу хийхээ мэдж байгаа. Гэтэ ингээд нэг гоё ил цагаахан надад санагддаг байхгүй. Баярлалаа. Баярлалаа. Нэг одоо магтаад эхэлчлээ тий. 95% хийж болохгүй зүйл. Хэрвээ би амжилттай арилжаач юм болох юм хүсвэл 95% орохгүй байх хэрэгтэй. За одоо тэгвэл шийдэл олё хоёлаа. Тэгвэл 5% байдаг хүмүүс маань сая дүрмээ гаргах хэрэгтэй гэж ярьсан тий. Тэгэхээр ер нь бол дүрм гэдэг зүйл чинь бидний амьдралын жанжин шугамыг яг зөв чигтэн залруулж зөв чигтэн чиглүүлж явж байгаа зүйлийг дүрм гэж үзээд байгаа тийм ээ. Тэгвэл 5% яг юу хийх юм болвол тий амжилттай арилжаач юм болох юм. Single trader-ийн хувьд тий хүмүүс харахтаа амжилттай арилжаач анханасаа төрсэн юм шиг тий хүмүүс хардаг. Гэхдээ энэ хүн дотроо ч гэсэн тодорхой хэмжээр уналт, өсөлт, босолт тий өвдөг шалбаралт гэл хүнд хэцүү үе зөндөө байсан. Яг гэх юм бол би хажууд нь хичнээн $1000 тий алдаад сууж яхад нь ч байсан, олох үед нь ч байсан тий. Тэгэхээр яг амжилттай арилжаачны хийдэг хамгийн ихний алхам яг юу байх вэ? Хамгийн ихний алхам дүрм гаргах мэдээж хэрэг. За дүрм дотроос олон байна л та. Окей. Дүрм дотроо яг стратегийн дүрм гэж байна. За би яг ийм үед ингэж орно. Миний risk entry юу юм бэ? Compromise entry юу юм бэ гэдэг тэр дүрмийг гаргах маш чухал. За үүний дараа эрсдлийн менежмент гэдэг байгаа шүү дээ. Эрсдлийн менежмент яг үүндээ бас дүрм л хэвгүй юу? Би яг нэг арилжаад дансныхаа тэдэн хувийг эрсдүүлнэ гэдэг чинь бидний эрсдлийн менежмент гэж яриад байгаа ч энэ бас л дүрм. За үүний дараа мөнгөний менежмент байна. Мөнгөний менежмент гэдэг нь амьдрал дээр байгаа яг таны бүх мөнгө байлаа гэж бодоход яг хэдэн хувийг нь арилжаанд оруулах боломжтой юм бэ гэдэг нь бас чухал гэсэн. Ингээд бүх зүйл ингээд системтэй дүрмийн дагуу боловсрогдож гарч ирэх ёстой. За ингээд дүрм гарсан бол таны яг арилжаа хийх одоо энэ зам чинь ингээд юу гэх юм газрын зурагт чинь мэдээж хэрэг гараад ирсэн. Гэхдээ энэ болтонгүй заяа. Дүрмийн дараагийн хоёр дахь зүйл нь сахилга бат. Сахилга бат. Тэгэхээр сахилга батыг одоо суулгаж ээж энэ дүрм одоо мөрдөгдөнө гэсэн. Тэрнээс ч зүгээр дүрм байгаа л гэдэг дүрмийг хүмүүс тагдахгүй. Ягаад гэвэл энэ дээр сахилга бат дахиж орж ирдэг. Тэгээд сахилга батын дараа ахаад нэг одоо чухал юу байгаа. Төвшин гэх юм уу? Дагж мөрдөх зүйл ахаад байгаа гэсэн. Ингэж явж ээж бидний хувьд бол баг багаар сайжирдаг. Шууд дүрмээ гаргаад яг тэр дүрмээ ингээд шууд дагаж чаддгүй юм байл яг үнэ хэлэхэд.
эхний 2 өдөр дагна, эхний 3 өдөр дагна. Тэгээд дүрмээ зөрчин данс читнэ. Гэхдээ дүрмгүй хүнийг харах юм бол зүгээр ямар ч газрын зураггүй. Тэгэхээр ядаж дүрмтэй байгаа нь ихний ээлжинд давуу тал болж байна гэсэн үг. Зарим нэг хүмүүс асуухыг хүсэж байгаа хэл та. Яг энэ 5% амжилттай байгаа арилжаачид ингээд Facebook, social орчид айгүй мундаг тий хүмүүс харагдаад байгаа тий. Тэдгээр хүмүүс маань одоо манифестэй илүү ухаантай хүмүүс үү? Миний хувьд бол яг ухаантай гэж бодохгүй байна. Зүгээр яг дүрмээ дагаад яг сахилга баттай байдаг хүн. Мэдээж яриг ухаарл хэрэгтэй болдог. Энэ дүрмийг дагахгүйгээр энэ сахилга батыг ингэж баримтлахгүйгээр би амжилтанд хүрч чадахгүй юм байна гэдгийг одоо ухаарах, өөрөөр хэлбэл бууж өгөх тий. За би энэ дүрмэнд бууж өгье. Би энэ сахилга батанд бууж өгье. Би яг өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр ингээд арилжаа хийгээд угаасаа амжилтанд хүрэхгүй юм байна. Яг үүнийг баримтлж ижил би амжилтанд хүрэх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрж ээж дараагийн тэр 5% руу орох тэр алхам гарч ирж байна гэсэн үг. За тэгвэл та бидний тий Dom Mastery Academy-д одоо энэ 5% байх аргачлал за мөн дүрм энэ талаар хуваалцдаг уу? Сүүлд миний одоо вебсайт гарсан. За Singetsig гэмээр гэдэг вебсайт гарсан. За энэ вебсайтн дээр болохоор яг анхнаас нь эхлээл ийм стратеги шийдвэрч байгаа. За хамгийн сүүлд нь 3 дахь бүлэг дээр яг энэ майндсетийн талаар өөрийнхөө ойлгосон тэр бүх зүйлсийг тий сахилга бат гэж юу юм. Тэр бүх зүйлсээ ингээд бас хичээлээр оруулсан. Мөн дээрээс нь бид нар нөгөө Dom Mastery Academy гэдэг байгаа шүү дээ тий. Academy дээр ч гэсэн системтэйгээр бүр цолны шатал хийгээд ингээд одоо тэр хүмүүсээ хамгийн гол нь бид нэр амжилттай тэр 5% руу оруулъя гэдэг одоо зорилгыг тавиад ингээд одоо хамтдаа ажиллаж байгаа юм уу тий. За яг энэ дээр ярихад бол манай Dom Mastery Academy маань community manager гэж байна тий. Admin байна. За мөн single trader нь байна, live coach нь байна. Ер нь бол академийнхныгаа бас тий одоо өөрсдийгөө нэг урамшуулахыг хүсэх юм бол бас нэлээд сайн community гэж хараад байгаа. Яг зөв. Тий. Тэгэхээр арилжаа сонирхож байгаа хүмүүс маань бас энэ манай Dom Mastery Academy руу орж ирээрээ. Тэгээд хамтдаа 5% ороод амжилттай трейдерүүд болцгоё гэж бас хэлмээр байна. Подкастын минь хугацаа маш хурдан өнгөрсөн байна. За тэгэхээр одоо би танаас хамгийн сүүлийн асуултыг асууя. За. Би одоо тий 5% орё. Тэхийн тулд миний хамгийн анхны хийх ёстой алхам юу вэ? За товчхон хариулъя тий. 5% руу орохын тулд бид нар яах ёстой вэ гэж байна. Мэдээж хэрэг гаднаас юм хайхгүй юу? Зах зээлтэй өрсөлдөх, зах зээлийг ялах гэж хичээх биш. Ерөөсөө өөрөөсөө эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл яг өөрийгөө ялахаар шийдэх тэр шийдвэр бол бидний 5% орох хамгийн ихний алхам гэсэн үг. За өөрийгөө ялах шийдвэр гэж хэлж байна тий. Тэгэхээр ер нь бол анзаараад хараад байгаад арилжаанд ч гэсэн амьдралдад ч гэсэн ялалт гэдэг бол тий бусдыг нөхцөл байдлыг ялан дийлэх биш. Харин өөрийнхөө арчаагүй зантаа алалцгал гэж би хэлэх дуртай. Ер нь бол яг үүнийг хийсэн байхад л би 5% руу орох ихний алхмаа хийчихэж байгаа юм байна. Окей, за өнөөдрийн ингээд Зулаас подкастын маань season 2-ийн хамгийн эхний дугаар ийхүү өндөрлөж байна. Тэгээд цаашдаа Single Trader маань хамтдаа хөтлөөд хамтдаа ярилцаад явах болно. Та бүхэн асуух асуулт байх юм бол доор те комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн дугаараар бүгдээрээ уулзцгаая. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Single Trader-т хэлэх үг. Эцсийн үг үү? Эцсийн үг байна уу? За байна. За мэдээж хэрэг өнөөдрийн бит хоёрын подкастын сэдв яг 5% руу орох талаар байсан. 95%-аас ангижраад яаж 5% руу орох вэ гэдэг. Энэ мэдээж хэрэг маш өргөн сэдв, маш том сэдв. Тийм учраас яг цаашдаа энэ 5% руу орох тэр нууцыг гэх юм уу, тэр дүрмийг, тэр журмыг яг та өөрийгөө ялахын тулд, би өөрийгөө ялахын тулд, бид нар бүгдээрээ өөрийгөө ялахын тулд яах ёстой вэ? Тэр бүх зүйлийн талаар ярилцсан гэсэн үг. Окей. За маш их баярлалаа.
дараагийн дугаараар уулзцгаая.